За архив мөндөд үзэгчтэй TV телевизээс та бүхэнд бэлтгэн хүргэдэг хөлгийн хурд оршуу нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар энэ хөө эхэлж байна. За өнөөдрийн манай дугаарт Төвэнгийн сэргэлэн сумын угал Монгол улсын алдарт бай Саашкагийн Эрдэнэт оролцож байна. Хан цолтой бүгд хан уулын их хориг цээр нэн эрдэнэх. Өгөөмөр баян хан уулаа өн эрдэнэс дахин шүтэж ирсэн түүх томогтой нутгийн хүмүүс бол Төв аймагчууд. 100 мод сэргэлэн сумд хаяа залган оршино. 1990-ад оны үед буян тухайгийн дэнжид олонтоо цоллуулсан Төвэнгийн 100 модын эрдэнэсэн дөржийн хар азраг тэргүүтээ олон хурд овооны ингэрийн сум 100 мод гэж дуудуулдаг. Монгол улсын мандавьяж Дорнойн сундуй, Дамдан гомбын даш, Танаажвын дандан, Монгол улсын тод мандавьяж Цэрэнгийн хэмэдэх, Дамбад аржаагийн онон, Банзрагчийн жанчив, Авган самдангийн батсух, мандавьяж Эрдэнэсэнгийн ган хуйг тэргүүтээ олон арван алдарт уяачид төрсөн Төвэнгийн сэргэлэн сум. Нутаг нутгийн алдарт баяжтын залгамж үе үеэрээ төрдөг гэлцдэг. Төвэнгийн сэргэлэн сумын ахмад хурлуудын алдар нэрийг үргэлжлүүлэх 1980-ад оны ихэнх үед төрсэн эдэр залуу яачдын нэгэн төлөөлөл энэ удаагийн хөлгийн хурд оршвэ нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаарт өргөдөн оролцож байна. Төвэнгийн 100 мод сумд төрж өссөн ч аавынхаа ах төрлөг нутаг сэргэлэн сумаар цоллуулан олон наднаас айраг төрөв хүрдсэн Төвэнгийн сэргэлэн сумын харьяад Монгол улсын алдарт бай Саашкагийн Эрдэнэт энэ удаагийн манай нэвтрүүлгийн зочин хойморт өргөдөж байна. Бавгийн логсронгаа нэг хэлсэн үг байд юм байна лээ. Би одоо цэрэн аваргын тэр сайхан гараа дэвийг харах гэж цэнгэлдэгт хүрээлэнд очдөг байлаа гэдэг шиг. Ер нь өөрөө ямар хүний үлгэр дууруулж ямар хүнийг харж энэ хурдан мөрний уралдааны энэ ертөнцид орж исэн бэ? Анх бол манай өвөө аав хоёр ч бас хоёулаа морь идэх гэсэн. Тэг өөрөө бас морин дуртай болсон. Тэг оноохын дадуугаа өччих гэж яваал тэгэл сургуулиас гараал. Эд морь игээл адуун дээр гараа игээл тэгэл гарсан да. Манай яг өвөөгийн одоо ч Баян Жаргалангийн хөл шагтэр хүний адуунаас нэг азар гадуу авч. Яг уг гарал нь бол тэр чинээс л гаралтай юм л. Тэг өвөө морь уяад л нөгөө морь амны цагдаа байсан. Богд хангуулаа. Богд хангуулаа. Тэн дээр морь уяал яг айрыг төрүүлж байгаагүй юм билээ. Өмсний 12 дээр бол мэлээд л тавьсан л. Манай өвөө бол. Улсын баяр наадамд. Тэгээ аавч нь жолооч байсан л манай аавч. Тэгээ аав 13 дугаар хаз тараад тэрнээс хойш аавч нь бас морь иддэг болсон баг. Багада би таны аавыг Монгол улсын мандавьяж Дамдан гомбын даш гэж улсын мандавьяжийн морийг унжээсэн хүүхэд гэж дуулж ирсэн юм байна. Багада ер нь морь унаад ер нь яаж исэн бол? Одоо бас аймаг сумд л орж исэн юм шиг байна. Улсын наадамд л орж байгаа юм шиг. Бас л нэг 12 20 дээр л өгч исэн юм шиг. Тэгээ өвөө мөрөө уяал сүүл рүүгээ өөрийнхөө морийг унж эхэлсэн гэж ярьдаг юм л. За манай авч одоо 80-аад он 70-аад оны үед одоо энэ шийтэр гэж баянгийн уяачтай тэр өвгөнтэй морь одоо энэ хэмт тий манай дээр манай автаа морь одоо энэ хэмтгах хөл шагтар гэж бас нэг сайхан дуутай дээр дуутай бас тэр морь үйж. Тэгээ би одоо тэр дээр доторх хүүхэд нэг дээр өрөө байсан. Читрийн дээрдий өрөө. Тэрийг сургаж одоо тэр Дамдан жуугаа гэж бас одоо манай найдлаг чимэг очиж би одоо онон хамаатан тэр өтөө тэр дээр дүрээг бас сургаж одоо шийдвэргоод өгч. Тэгээ шийдвэргооч одоо манай автаа чинь мэлээдэн жилийн морь байсан. Ер нь өнгөрөхөөс өмнө хүртэл үйж ирсэн. Дашиддаг хүн байсан те. Манлаа тэр манай аав одоо 40 жилээс өмнө л багтаа нэг хол морь өгчээсэн. Тэр хол морийг манай аав 40 жилээр уяад 23 болж ирсэн. Одоо тэр жижиг шаруу гэдэг хүн гэр уян дээр нэг идчихсэн. За тэр хол морь чи нэг л юу дутуу байна, ажил дутуу байна. Тэрийг хийчих юм маргааш бол юм хаахгүй. Тэрийг хийж чадахгүй нэг 30-ын дотор орох юм байна. Тэгээ 23 болчихсон. 1000 морь тий. Би нэг шарга морь унаад өөрөө нэг 100 итер авчихсан. Тий. Тухайд ингэж хараад байхад одоо тухайд буян тухайгийн наадам их гоё болдог гэсэн шиг санагдаад. За ингээл харахаар л ярамгийн нэгэд асар майх ингээл алаглал нэг харахад ингээд нэг ахын гоё. За тэгэл урдаас нь харахад цаана Улаанбаатар хот нь ингээл харагдаал алтан твшийн хөндөй тэр чигээр харагдаал нэг яармаг ингээл нэг дүүр. Тэр үед ер нь хүүхэд байхад морь унаал ингээд явхад тухайн үед ер нь ямар шуухан санагдаж бай.
одоо эрг их барих энэ төр гэдэл одоо ер нь морь унжсэн тэр сайхан юм ер нь яриул. Тэр өчмөр өнөх сайхан байсан шүү дээ. Цааш нь тоогдож байгаа энэ сэтэлгоонд энэ чэнэл ирдэг. 10 20 30 тэрл орж ирсэн. Тэр үуч нь манай морч нэг айраг тэр хөрүүлсэн гэсүттэй байх. Яг манай хоёр ч хоёул дуртай л байсан. Танах Тодмондоо байж онон гэдэг хүнтэй өөрөө чи төрөл садан байна уу? Аль эсвэл зүгээр нэг нутгийн хүмүүс байна уу? Зүгээр нэг нутгийн хоёулаа найзууд л байсан. Сүүл манай эгч манайхын дүү нөө сугартай сууж тэгэл ходор болсон та. Хан уулын ингэрд морь төрүүлэх амаргүй гэсэн үг ард олны дунд байдаг. 2008 оны Төв аймгийн Баярнаадан Төв аймгийн Сэргэлэн сумын уяас Саашгилгэн Эрдэнэт хонгор халдсан дагаа түрүү магнат хурлуулсан бол тэр жил Төв аймгийн Заамар сумын Төвөмсгийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулсан. Булган аймгийн 3 булган сумын харьяат одоогийн Монгол улсын Тодмонлоо байж Пүрвийн Мэнд баярын хонгор халдсан даагаыг 3 дуруулсан бол мөн хязаалан хонгор халдсан үрээ айргийн 3 турдлуулж төрлөг нутагтай болсон энэ томоохон наадмаас 2 айраг авсан нь бүсийн хэмжээний томоохон наадмаас суртсан анхны айраг байлаа. Аавч нэг ярьж ирсэн ярилцлага би бас уншиж ирсэн юм байна. Тодмонлоо уяач онон гэдэг хүнээс одоо эдэр залуудаа бас найз нөхөд байжгаад тээврийн жолооч байжгаад болоод ононгийнхоос би одоо машинаа зараад адуу авчихсан гэж. Тухайн үед ямар удамтай адуунууд аваад тэрний үр төлөөс ер нь яаж хурдалж ирсэн? Таны адууны дээдлийн гарал ер нь ямар адуутай нийлсэн тэр адуунууд? Тэр адуу чинь одоо яг өвөгийн тэр хуучин цуглуулсаад төтөл баян жаргалын гэдэг. Хэдэн зэрэг. Тэдний адуутай л нийлжсэн та. Аавчиг тэр үз манай адуус цөөрөд ирсэн юм бас. Мөлийн цөөрөд ирсэн. Тэгээ аав машинаа зараад нэг газар 10 оногтойгоо 6 мөр авчихсан. Би чинь 7 дугаар ангиас сургуулиас адуугаа очих гэж яваад. За. Тэгээ замд өрнөөсөө хөлөө оглоод. Тэгээ би чинь гэртээ явж байгаа. Тэгээ ер нь эргэн сургуульд орсон гэсэн нэг. Тэгээ 8 төгсөөл тэгэл манайх руу гараад шийдэж. Тий. Тэгэл адуун дээр гараад. Тэгэл бэлгээ ия сугар бид дөрвч л гэдэгс. Нэг үе. Нэг сугар ах, арай ах. Бид гурав ч авч явдаг тэгээд адуунд. Тэгэл адуу мал чинь яаж идэл мэдлэхүүгээл оноох чинь өөрөө бас орд нь хаяа. Тэгэл зааж зүгүүл. Тэгээ оноох чинь бас 8-8-ыг аварны явдаг гэсэн юм. Бид чинь энэ хашаатд байдаг гэсэн. За. Тэр энэ үгээр адуун тахгүй л ер нь анх бол тэгэл адуун тохиж байгаа морийг яаж зөв идэх хөх тэрнээс анх гарлал яасан л та. За тэгээд манай хүүхдүүдээс гадна манайд өссөөд бас нэлээд хэдэн залуучууд байна шүү дээ. Их үе байж байна, одоо Эрдэнэт байж байна. За тэгээд Ариун болд гэдээ байж байгаа. За тэгээд эдгээр бүгдөө л одоо манайх ч нэг 5-6 хүүхдтэй ажиглал ингээд л эдгээр чинь зэрэгцээд манайд бас. Тэгээд яг хөө Батаа бол яг хүүхдүүд зэрэг намар одоо гүүгээ өрж байгаа адуугаа тавих гээд манайд дандаа адуу манайд байдаг бид нэрлээ адуугаа тавьж явахт. Тэгээд ирдэг ай. Тэгээд гүү малаа тавих гээд намар адуугаа туугаад ирдэг. Тэгээд боцдог. Босохдоо жоохон дургухан сургууль мургаас жоохон тийм хөө боцсон. Тэгээд яаж ийж явж байгаа нэг 8 төгснөөдсөн тэгээд тэр болтроо тэгээд ер нь бэлгээ энэ сургуулиас гараад тэгээд хөдөө гараад тэгээд 8 дугаар төгсөл тэгээд манайд төсөл хөвгөлтэй. Тэгээд нормал байх. Тэгээд адуунд явсан. Тэг. Энэ дотор бол морь хараа гайг уургална. Морь уургал хөөхөн чангаагаад тийм штэ. Манай их хоёр бол жоохон толгой олгомотой болохоос адууны ирэл цаа явна. Тэг энэ хэд чинь тэгэл нэг суур адууны бүх сарж л өссөн усууд штэ. Хой сургууль муу сарж байхад нь жоохон ээж мэжэнд дургуухал байсан байлгүй санддаг. Хүүхд руу татлаа гэж байсан байлгүй. Тэгтээ Салдаад хол зөрөөгөл өг. тийм тэгтээ яг тэр сургуулиас юугаас гадаад адуу дагалаа гэж буруутсан байхгүй л шүү. Одоо сайн амтрал явж байна өөр. Тийм хар азрыг бол одоо усад ам үзэгтнүүд бол аргагүй сав байсан. Тийм. Тэгээ сүүлийн уйж байгаа дөрүүд ч гэсэнтэй бас аргагүй нэг болох хэмжээний л уйж харагдаад байдаг юм. Ерөнхийдөө Батаа бэлгээ их хоёрын 3 бол ерөөсөө яг л адилхан усууд. Би энэ 3-ыг бол ерөөсөө тэр нь илүү юм энэ илүү юм гэх юм байхгүй.
Яг бэлгээ бол яг аавын дэргэд байж байгаа өөрийн олон онгон саатмууд олон юм тавих юм бас яг эднээс өмнө шилдэг байж гэж явах юм л да. Тэгэхдээ уяах яахын тийм бол бүгдөө адилхан юм шиг байдаг ш надад ч тийм. Би бол таны аав яг улсын нааданд морой харагдуулах 2002 оны ардын үслийн 81 жилийн хамгийн сүүлд буян тухайд баяр наадам хийсэн баг. Ярамгийн жил 2002 онд сүүлд тэгээд 2003 оноос эхлээ хүйн 7 удаа наадам болж гисэн. 2002 оны буян тухайг одоо сүүлийн наадам танахаас соёлын зэрдэн хүүхэдгүй харагдажсэн гэж. Ямар удамтай яаж давхиж ирсэн мөрөө. Тэрний эцэг нь болохоор энэ ханд уржийн хонгор азрагаас оноох ус авч ирсэн. Баян жил Тэр хонгор азрагны төлөлтөө. Их нь болохоор энэ шарын голын нэг болохоос нэг тийм зэрдэг ус. Тэр зэрдгүүнээс хойно тэгээ гарч ирсэн. Зэрд. Тэрийг болохоор дааганд нь ганх бах гэдэг шүү дээ. Буурлаад зрахтай. Тэр надад дааганд бэлэн төгчсөн байхгүй. Тэгээ аав жоод оноох сүлдө оноох уяад. Тэгээ улсын наадад их хурдан байсан юм өдөр чи сунгаанаар замраг хурдан байсан. Тэгээ шарах цайхан морж чиний зээрч цайхан морж. Наа хоёр ч нэгэнд бараг зээрч чирэн тэгжсэн. За Эрдэнэчлөөний шарах том том шарах. Тэгээд бас нэг араашхоо нэг хээр үрээс бас их хурдан байсан. Энэ хоёрыг ташраана байсан нөгөө цэрэг хөөж явахт ташраа яг ийм өөр өргөж явахт нь хөндлөн дайрж байгаа хоёулын. Тэгээ нэг нь 4-өр ирээд нэг нь 7-оор ирчихсэн байхгүй. Хөөхтгөө хоёулаа. Дааг их хурдан байж байгаад ихэн сүүгүү тэгээд туранхаа даагдаг тавигдчихсэн. Шүдлүүрээ бүр туранхаа хөөхтэй бүр болчихсон. Уягтаагүй. Тэгээ хязгаал өөрөө жол ажил хийж байгаа л. Тэгээ тавьчихсан сунгаал. Тэгээ соёлынгийнх нь хавар уяад энэ далан дээр энэ тойруулмаар бооц дуралдаан болдог гэсэн шүү дээ. Тэр далан дээр чинь уралж хат шаргатай ч уралжсэн шаргаж дийлээд байсан шүү дээ. Одоо ах шаргыг тийм. Тэгээ ах шаргыг. Тэгээ энэ далан дээр чинь төрүүлж тойрж ирээд. Ер нь л амжилт нь анханаас соёлон госоод ингэж хавралт хийчихсэн. Ихэлсэн. Тэгээ 100 их хурдан байсан. За ингээд ардын хувьсгалын 81 жилийн үндэсний баяр наадмын соёлонгийн уралдааны төрүүч Ацийн давааны урд түвшүүн дээр ирэхэд Мандал уяач Эрдэнэ чулууны үйсэн Дундгой аймгийн Хөлзий цумын уяач Бацхан наран хүүгийн азарган шарга соёлон одоо өнгөж гарч ирсэн. За ард дээр нь Төвөнгийн автомат цумын уяач Дэлгэр сайхны хонгор хадсан соёлон мөн одоо азарган соёлон байна. За ингээд хоёр азарган соёлон өнгөлөд гарч ирсэн бол 3 дээр Төвөнгийн сэргэлэн цумын уяач Дорж дэрмийн Саашгагийн хүрэн соёлон бол одоо хүүхэдгүү 3 дээр гарч ирсэн. За 4 дээр Төвөнгийн Батсүмбрийн Гомд оржийн хот соёлон гарч ирсэн. За ингээд Ацийн давааны урд хошууг одоо тойроод өгсөж эхлэхэд бол одоо шарга соёлон нэлээд хол юм аа. За шүтлэндээ улсын баяр нааданд төрүүлээд өвгөн үений нэрмжид одоо зүүн бүсийн хурд уралдаан төрүүлсэн, Тамирын хурд уралдаан төрүүлсэн. За энэ азарган шарга соёлон бол ингээд улсынхын их баяр нааданд 2 дахь удаага төрүүлэхээр одоо нэлээд хол өнгөлөд Ацийн даваан дээр ганцаараа гарч ирлээ. За аман үзүүний автомат усмын уяач Дэлгэр сайхны хонгор хадсан соёлонгийн эзэн Дэлгэр сайхан бол Баян хонгор аймгийн Галууд цумын уулгард Баян хонгор аймгийн Галууд цумын хүн. За 3 дээр бол одоо Төвөнгийн Батсүмбрийн Гомд оржийн хот соёлон. За ингээд өнгөний хэдэн соёлонтой гарч ирсэн Төвөнгийн сэргэлэн сумын уяач Дорж дэрмийн Саашгагийн хүрэн соёлон бол яг Ацийн даваан дээр ирээд бол одоо замаас гараа явцсан. За ингээд харин замд нь зогсож байсан цэргүүд бол одоо буцаад хүрэн соёлон уралдааныхын замд орууллаа. За энэ жилийн улсын баяр наадмын соёлонгийн уралдааны өнгөний хоёр азарган соёлон ард дээр нь морин хул соёлон яваа. За 4 дээр Төвөнгийн сэргэлэн сумын Дорж дэрмийн Саашгагийн хүрэн соёлон бол энэ хаврын уралдаанууд бол сурдан байсан ийм соёл юм байна. За арын хэдэн соёлон дотор замын газрын дарга Сүхбаатарын Сүхбаатар сумын уугуул Эрдэнэцэнгийн бодны хар соёлон. За 1999 оны Алтан овооны таглага зүүн бүсийн хурд нааданд даагандаа бол одоо энэ хар соёлон бол одоо түрүү магнит урдулж байсан юм үрэ. За ингээд сэргэлэн сумын уяач Саашгагийн хүрээ хүүхэдгүү. За түүний сааталд нь ахаад нэг морин хул соёлон явна. За энэ хэдийн цэргийн удирдах газрын хурандаа Ганбаатарын хул соёлон гэж одоо сайхан морин хул соёлон ард дээр нь гарч ирсэн. За энэхүү одоо буян тухайрууга хурдан соёлонгийн уралдааны төрүүч одоо уруулж эхэллээ. За ингээд одоо соёлонгууд барианд орж ирлээ. За энэхүү Өвөрхангай аймгийн уугуул Мандал уяач Эрдэнэ чулууны үйсэн Дундгой аймгийн уяач Бацхан наран хүүгийн хурдан шарга соёлон буян тухайгийн бууралдын жил улсынхаа их баяр нааданд 2 дахь удаага төрүүлэхээр хол сайхалтын зайтай сайхан өнгөлж орж ирлээ. За энэ бол одоо морин тойруулга гадууны хурдан халтар азарганы одоо энэ цагт тодорч байгаа ийм эдгэрхэн хурд. За түүний ах нь бол одоо улсын баяр нааданд соёлон мөн
төрүүлж байсан. За аман хүзүүн төвийн автомат сумын уяаж дэлгэр сайхны хонгор хадсан соёолон азарган соёолон үнэнхүү хурднаа баталж бас аман хүзүүн турталж байна. За хурдан соёолонгийн уралдааны 3 дээр Гаргангаа аймгийн угуул Хэлийн цэргийн удирдах газрын хуранд Ганбаатарын худ соёолон, 4-дөр Төвийн аймгийн Сэргэлдэн сумын уяаж Дорж дөрмийн Саашгагийн хүрэн соёолон төрөв турталж үндэсний хойр наадмын тухай хуулийн дагуу 5 байр хурж өргөднө. За хайргийн 5 дээр 4-дөр Төвийн Батсумб сумын уяаж Гомд дөржийн худ соёол айргийн 5-д замын газрын дарга Эренцэнгийн будын хурдан хар соёолонгууд айргийн 5 турталд наадамчин олно байсгалаа. Тэгэхээр 5 ухраагаад нэг ухраагаад тавалцсан бас тэгээд 5 ухраагаа эсэлж ирсэн. Одоо энэ төрний гол нэг юутай нэг наадам болдог шнэ бооцоо яасан. Тэгээд хаврын тэрүүнд нэг шаргыг нэг 2 дээр хайлуулаад тэгээд төрүүлчихсэн. Холд төрүүлчихсэн. Соёлондоо. Тэгээд зун нуяа тэгээд юу яасан да. Одоо хамар цагааны төр одоо тэр бормор. Одоо соёолонд нь одоо чих заралсан да. Тэг. Аймагт миний хонгор алдсан даах төрүүлэгчсэн. Улсын бүсийн наадмаас 2008 онд айраг аваад за ингээд сайхан наадаад одоо жишээлбэл уяач хүний дунд нэг ингээд туйлын зорилго гэж нэг юм байна. Яг сүүлийн үед бол наадмын шалгуур их өндөрсөн байна. За нэгдүгürt одоо оролцооны хувьд бол өргөссөн гэж хэлж болно наадмыг. За тухайн үедээ одоо зам тээвэр харилцаа дэдүүдэд цогжоогүй байх үед оноо хөсөг тээвэр хөгжөөгүй байх үед бол улсын баяр наадам гэж болохоор за Улаанбаатар хот тойрсон Сэлэнг аймаг, Хинтэн аймаг, Төв Дундгуу гэдэг аймагуудын мөр тэр журалдаг байсан бол ер нь бол 2000 оноос хойш бол энэ байдал бас нэг арай өөрчлөгдөд аймагаас оролцоотой болоод дээр нь одоо морин уралдааны ертөнцийг сонирхдаг уяачдын тоо бас идэх нэмэгдсэн байна. Уяачд нар бол их олон нэмэгдсэн шүү дээ. Тэгэл 2000 оноос хойш. За ялангуяа 2005-6 оны үеэс эхлээд бол уяачд нэг тийм галын системээр нэгэсэндээ одоо олуулааны илж биенийхээ дутууг нөхөд олуулаа зөөлж ингэж үйдэг юм сайхан одоо тогтолцооны хувьд хэмэд одоо нэг юм байна л да. Өөрөчөө хувьд ер нь анх ер нь ямар галуу янд байж байгаад одоо ер нь ямар хүмүүстэй галуу яа болж өсгөж байна. Анх оноохын гал мэндэх булганы мэнд хоёр гээд Монголсын тод монлоо гэж. Тэрний морийг анх үйжсэн да. Одоо бол Дамбын гişиг жаргал тод монлоо гэж байна. Улам өрнөх байна. Гişиг жаргал байна. Алдартай яж махуул байна. Тэгээд Чэмэ гэдэг залууга гэн хэд залуутаас одоо сүүлийн үед нийлж байж байгаа. Бичиг улсын наадам яг морь үйж яснаас бол 8 оноос чинь 13 онд чинь би анх хараад зэрэг юм үзүүлчихсэн. Төвийн бүрэн шин улам өрнөхийн хараад зэрэг. Тэгж анх айрыг авчлаа. Бас л мөрөөжлөөс л дээ энэ бол улсын наадам морь айрагт төрүүлж үзүүлсэн гэж. Тэгэл хараад зэрэг ам үзүүлэгчэл хамгийн их баяртай байсан. салцсан төрүүлсэн тийм ээ. Уул салцсан төрүүлжсэн. Хараад зэрэг бол айрагт гэж бодчихсон л та. За. Ер нь сунгаан өдрөө онцгой хурдан байсан. Урд жилийн их хурдан шүү дээ. 12 онд чи их хурдан байсан шүү дээ. Бас 12 онд чи миний 2-аас хоёул их хурдан хулаад байсан. Улам өрхийн хавал хараад хоёр ч хоёулаа сунгаан хавал байсан. Монгол иргэд дийлжсэн. Тэгээ би нэг хулыгаа авч үлдээд хараагаа тавьсан чи хар маань өндөрөгчлийн сандалиагаар хайцсан урагшаа. Нэг л базрахтай. Тэгээ 12-ыг тавьчихсан. Үнсэд. Тий. Тэгээ хойд нь дараа жил нь харин сунгаан нар бас их хамаагүй ирээдсэн хараад зурч чинь. Тэгээ урд чинь би авчичээд за бараг 3-аас л авах нь л орох юм байна да гэд улам өрнөгт хэлжсэн байхгүй. Хараад зурсан. Эзэнд нь ер нь онцгой сайхан болцсон байна. Тэгээ манун нэр юм уу гэдэг энийг гэсэн. Тэгээ маргааш нороод амуу зэлжсэн. Манун баярлал уйлал. Өөр ирэхгүй нь л ус гаргана л та. Өөрөө чи хувьд ер нь уйлдгүй махад уйлах шахсан тийм өдөр нь аль нь? Хараад зэрэг би амуу зэлчих нь л ус тусчихсан. Сенат назараа. Асарганы уралдаанд төрүүлж яригдсан урдан хөлгүүдийг төв зэнгэл хүрээлэнд сололхоор орж ирж байна. Үндэсний хоёр наадам Тулгар төрийн 2222 жил их Монгол улсын 807 жил ардын хувьсгалын 92 жилийн он баяр наадамд 204 урдан азраг бүртгүүлснээс 187 азраг
гараанаас гарч 22 км дурлцсан байна. Өвнө аймгийн цогц үсгийн сумын уяач Хариат Монгол улсын мандаа уяач улсын хурлын эрхэм гишүүн Даштанбэрлийн Батэрдний олон салзан хэмээн алдарсан зэр талзан түрүү магнет хурдалсан Төв аймгийн бүрэн сумын Хариат Хүрлбаатарын улам өрнөхийн хар азраг айргийн ам хүзүүнд урдалсан байна. Говьсөнбөр аймгийн Баян тал сумын уяач аймгийн алдарт уяач Хэгийн Бямсрунгийн зэрд азраг айргийн гур Ардын хөлсгдэн яруу алдарт ирэн 2 жилийн их баяр цэнгэд наатмын хурдан азрагны уралдаанд ардын төрийн наатм 3 удаа дараалан төрүүлсэн Орнод аймгийн Матад сумын аймгийн алдарт уяач Цэнбаатарын уйсан Монгол улсын мандаа уяач Өмнөгөө аймгийн цогццын сумын Хариат Даштанбэрлийн Батэрдний улс халзан Төв аймгийн бүрэн сумын Хариат бүрэн хурдаг албын уяач улам өрнөхийн хар Говьсөнбөр аймгийн Баян тал сумын Хариат Ажнан унаг гавын Сэдхэгийн Бямсрунгийн хүрэн Архангай аймгийн их тамир сумын Хариат Ганцэргийн Тэмүүлэнгийн зэр Монгол улсын татварлаа уяач Ононгийн Хүү Батбэлгийн уйсан Төв Өвөрхангай аймгийн Улжи сумын Дубнын сугрын цагаан ул Тэхэл хурдан азрагнуудыг анхаасаасан уяачд маань өвөөгэдэд спорлуудаа сануулж явсан уяачийн ханарт би өрийн мэдлэг туршилгаараа мөн цагтан уялдуулж тунгадаа хөлсийн намсаж үзээ торгон өрийн токрууд туурай тавгийн хайрдаж өмнөд туулах чадварын сайжруулсан таймгүй хөдөлмөр толгоон зэрэг цагцухаантай тодмон алдар цалдуу уяачд маань удаан сата хурдан мөртөн уяа дурн жигсаагад уйхан хобод олон багчуудын гэтгшгээр хангиналдаа үгээд багчуудын нугаар хөдөг хурдан мөртөн зэрэг сэтгэлэн зэрэг золжох голон сууж гүйн харамхаж гүйдэд хурдан орсон Одгор төрийн 2222 жил их Монгол улсын 807 жилийн ой үндэсний хоёр наадмын азарны уралдаанд Монгол улсын мандаа уяач Даштанбэрлийн Батэрдний зэр ханцан азраг Төв аймгийн бүрэн сум Хүрлбаатарын улам өрнөхийн хар азраг Говьсөнбөр аймгийн Баян тал сумын аймгийн алдарт уяач Хэшгээгийн Бямсрунгийн унган зэр азраг Аргангай аймгийн их тамир сумын Ганцэргийн Тэмүүлэнгийн зэр Өвөрхангай аймгийн Улжи сум Дудмын сугрын цагаан хул азраг ийхүү төрүүлж айрагдан уйсан эзэн унсан хүүхэд наадамчин олноон баясгалаа. Төв аймгийн байгууллагчны Дундгой аймгийн байгууллагчны төв 70 жилийн явж улсын бүсгийн уралдааныг одоо энэ улсын хурлын гишүүн Наранхуугай энд итгэж их сайхан наадам хийсэн. За яг сайхан гэдэг нь юундээ юм гэхэлэр бас нэг уяачдынхаа хөдөлмөрийг өндөр түвшинд үнэлээд уралдаанч хүүхдүүдээ бас сайхан алдаршуулаад тухайн үед бол бас 6 машины байтай тийм ээ. Сайхан наадам хийгээд би сайхан наадам болж исэн тухай санаж байна. Өөрийнхөө хувьд Монгол улсын татварлаа гэж онон гэдэг хүний онгон Төв аймгийн бүрэн сумын олон мөрөндхийн саарал гэдэг мөрийг төрүүлгээ бас сайхан машин аваад л тэгээд гарч исэн. Тэр үл их сайхан наадам байсан. Тэр наадмын талаар Тэр наадмаар би ихтэй өөрөө байгаагүй. Арангаж явчихсан. За. Ганцхан саарлалцмөр өгөө явуулсан шин. за Арангад билгээтэй битэр арангаа явуулсан. Билгээ арангаа явъя хоёлаа. 80 жил. Арангаа бүс Бүсэлжсэн. Тамирын урд бүсэлжсэн. Тэгээд чи бораалцмөр аавд өгөө явуулчихлаа гэд. Би дундгойд оролцчихъя гэдсэн чи хоёлаа хоёрлаа. Тэгээд за тэгээд тэгээ оноохт би бораалцмөр өнөө олон мөрнөх тэр бораалцмөр чи оноохт тэгээд явчих гэд. Би бус мөрдөө хойш нагаалаа. Ганцхан бораалцмөр тэгээд хойш наачихсан. Тэгээд очоод төрүүлээл. Тэгээд төрүүлчлээ гэж бид нар хойж бөө баяр авсан. Баа тэг чи оноох үйжсэн. за 90 жилээр би нэг Төв аймагт морь төрүүлдэг мөр өөрийнхөө унган морийг төрүүлдэг мөр гэдэг. за Ах нь уу гээд.
Тэгэхээр даах юм оноохыг уучих юм уу гүөх хэлтэй. Тэгээд тэгээ оноох үйчихсэн. Онгойс. Тий. Тэгээд төрүүлсэн. Тэгээд төрүүлсэн. 500 мөр уулзсан. Өөрөө чи буурамар аман үзүүлсэн сайхан буурамар. Галсрын онгомор байсан баха тийм ээ. Яаж яваад өөртөө чи ирсэн мөр юм ер нь би одоо нэг хүний ойсоо 2 мөр дараагаар орчуудаа гэж бодчихсон. Тэгвэл тухайн үед онон тод манлаа өөрийнхөө онгоморыг үйжсэн баха. Ер нь бол яга халдсан мөртөйгөө нэг ойрхон дөхөх уралчих боломж байсан бол юу гэж бодож байна? Ер нь бол буурамар чинь анх Мөнхбаатараас л галшаараас авч ирчихсэн. За. Тэгээ өмнө говийн бүс дуралдаад хөлн жоохон яжсэн байхгүй. Жоохон цусууц. Тэгээ би дараа жижиг өнж гэдэг өнжижсэн чи Мөнхбаатар надад бэлэн төгчсөн байхгүй. Буурамар чи яах вэ? Тэгээ би нэг жилийн баян мөрний ажил хийгээд хөлийн сайхан өгч. Тэгээ дараа жилээс нь яд дуун би 90 жилд нам уцалсан. Улсын бүсийн наадмуудаас ингээл сайхан айраг аваад улсын наадманд айраг аваад ирсэн. Ер нь уяач хүн гэдэг нь улсын баяр наадманд нас бүхний адуу ингээд нэг сайхан уралдуулаад ингээд юм л. За одоо альч насны адуу бас нэг алггүй сайхан уяа би бас нэг бол чаган байна да гэдэг бодлол төрдөг хал би дотор бодчих. Өөрийнхөө хувьд одоогор улсын баяр наадмаас ер нь хэдэн наснд ер нь хичнээн айраг авсан бэ? Азарганд нэг айраг ам үзүүлчихсэн. Дааганд нэг ам үзүүлчихсэн. Шүтлэнд ам үзүүлчихсэн. Соёолон горуулсан. За Ирлизийн даагны 2 даагаар оруулчихсан. Олон мөрөнхийг оруулчихсан. Ишигбаатарын нэг 2 даагийг оруулчихсан тэгэхээр. Иймэрхүү л амжилт. Өөрийнхөө хувьд улсын баяр наадманд айрагдуулсан юм 4 насны мөр айрагдуулсан байна. Энэ хэдэд дотор ер нь маргааш уралдандаа гэж яхад нэг айрагд төрүүлмээр ч юм уу нэг АЗ юм мэддэгдэл нэг болж байгаа юм шиг санагдал байдаг. Тийм үү ер нь байна уу яаж юм бас. Бага. Би хараа зургаал аймаг мэдэрчсэн. За. Онцгой урд байхаа. Энэ бол бас Яг урд чинь миний нэг хотгор тийм зэрдмэрс бүр их үүр юм хотгор. Тэр нөгөө 2 онд чинь нөгөө хүүхдгүй ирсэн зэрдсрүүд шүү. тий. Соёлон. Тэрний чинь төд нэг тийм хотгор зэрдмэр. Их хөлийн урд. Тэр ямар ч мөрөнд хүрэгдэг байхгүй ойрхон тарны зэн. Тэгэхээр тэр зэрдмэр бүр чирээ яваадсан. Тэгээ би бодсон хараа онцгой болцсон юм байна. Тэгээд уур чинь харж байгаа эзэнд нь хэлчихсэн. 3-аас л авах арах юм байна. Тэгжил нэгэж мэдэрч ирсэн юм. Улсын бүсийн наадам бол 2012 онд Төв аймагт Төвийн бүсийн хорд наадам болсон. Бас Даламын ой гэдэг. Өөрийнхөө хувьд бол тэр үед нэг бүсийн наадамд айраг алгасдаг бас нэг тийм сайхан цаг үе байсан л байна. 12 онд ч одоо Төвийн бүсийн наадамд алтар даага айрагдуулаад хул азаргыг айрагдуулжсэн байх шүү тийм. Хул ер нь ямар удамтай яаж уралж ирсэн азарга юм бэ? Хулчин асах татуу гэдгийг ойстолны нарийн бичвс цэрэглэх анх соёл өөр хавчиг азар авчирсан юм. Тэгээ их хөл муутай байсан тэр чинь. Тэгээ энэ хишгэ гамжсан байхгүй. Тэгээ ердөө болохгүйсэн тэр чинь. Анаах дээр байж байгаа. Тэгээ би сүлд нь аваад юу унуулад даагны ажил байн унуулад идэгс хойшоо доглоод тэр уршаа доглоод тэгж жаад нэг ажил хийж жаад олон мөрний нахвал азарга авчих шиг хасаа. Наа чи ер нь хурдан юм шиг. Тэгээд өөжигт авч өгөөл. Тэр зуна шууд 12 онд бүсэд орчихсон. Юмс дайрагдсан. Харигдсан. Дөрөв орчихсон. Тэгээ 900 л очиж бас дөрөв орсон шүү дээ. Тийм баг. Өөр хангад очиж тийм. Өөр хангад очиж. За Монгол улсын төрийн тэргүүнтэй бол нэг нүүр учраад бас Монгол төр ёслон тэтгэлийн өрөөнд ороод нэг сайхан цол аавна гэдэг бол уяач хүн болж төрсний улсын цолтны их гэрүүл дагтахын бас нэг сайхан нь бол энэ л баг. Өөрийнхөө хувьд одоо ер нь галуу янда хэдэн онд улсын алдарт боллоо. Энэ цолны үнэлэмжийн талаар ер нь ямар талтай явд юм бэ? Би чинь 2016 онд алдарт цолыг авчихсан. Тэрнээс жоос нэлээд олон айрдаг болсон. Манай галт чинь хишгэх тод болж исэн. Олон мөрнийхэнтэй энэ жил алдарт болно. Мах олон манлай болно. Ишигбаатар нь бас алдарт болно. Гэхдээ бүгдээрээ л энэ цолонд хүрчлээ. Саашкагийн Эрдэнэбат Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Өнгөрсөн зууны ард эдийн хувьсгал 98 жилийн үндэснийх баяр наадам бол одоо их сайхан наадам бас болоод
Соёлонгийн уралдаанд бол Баянгор аймгийн Баянбулаг сумын Чинбатын махлын эзэн соёлон гэж одоо сайхан хурдан морин соёлон энэ жил бас улсын нааданд айрагдууллаа өөрөө үйж. Тэг хавар жоохон дутуу тавьсан л та. Тэг 100 тэрийг дутуугаа нь алдаага гүйцэн л тэр. Өчигдөр суултын арай дутуу гаргачихгүй. Тэрийг 100 тэгээд за энэ угаас сайн суултыг гаргахгүй бол заавал үзүр дээр сууд юм. Энэ бол одоо Одоо нь бол урдан. Тэгээд 100 гаруй дунд цунганаар сайн суултыг гаргаж. Үзүр дээр идэх суухгүй харна. Ер нь замын дурш тэгэл ам үзүү 3 гол явсаргал 3 орсон л доо. ер нь одоо энэ жилийн хүн соёлын бол итгэж хурдан байгаа бас найраг төтгүүлчих юм бол тийм фаны бодож юу? Ер нь бол орно гэж бодчихсон. Би ч яг үзүүр дээр одоо суухгүй байх л гэж бодчихсон л дээ. Урдан сууж одоо суултан л гарсан л орно л гэж бодчихсон л дээ. Эхний 5 одонд бол Соёлын дөрөв гэж байна. Сэлэн аймгийн Мандаг сумын Сүхбаатар сумын уяд Даваг самбуугийн очир сүрэнгийн хурдан дээр дүрээ ардын өсөлтөн 98 жилийн өмнөсний хоёр нааданд түрүү магнаа сурталаа. За өнөөдрийн урдан зөөлөнгийн уралдааны аман хүчний үрийг атаваад энэ дөрөнд харуулъя. За урдан зөөлөнгийн уралдааны аман хүчүн дээр Давхан аймгийн Тосон зөнгөл сумын уяд Тэрэтрийн баяр сайхны хажуун үрээ ирж өгч байна. За аман хүчний үрээ Давхан аймгийн Тосон зөнгөл сумын Тэрэтрийн баяр сайхны хажуун үрийг нийслэлийн алдарт байж Мегмар сүрэнгийн алтан учир уйсан аман хүчүн дээр Айргийн 3 дээр Монгол улсын алдарт уяач Таашкагийн Эрдэнэтийн уйсан Баян-Хонгор аймгийн Баянбулаг сумын уяач Чинбатын махбодын зэр талсан үрээ 3 турталаа. За 4-5-ын 2 үрээ холбоотойгоо. За 4 дээр Булган аймаг 2009 онд 10 жилийн өмнө урдан хөрөн үрээгийн 8-д хурлуулж байсан Булган аймгийн Сайхан сумын уугууд дээд шүүхийн шүүгч Тандгийн нэмжүүгийн халдар үрээ 4 турталаа. Төв аймгийн Сэргэлэн сумын уяа Цаашгагийн Эрдэнэт Баян-Хонгор аймгийн уяа Чинбатын махбод албад дээр зэрэг харагдуулаа. Баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр өрөө маань 3-аар орлоо. Манай найз Чинбатын махбод. Сайхантай 3-аар орлоо. За бүрийхээ нааданд одоо өөрийнхөө хувьд соёлын өмнө яригдуулж үү? Яагаад ч юм. Өмнө оруулж байгаагүй. Анхны соёл. За удам мөчлийн хувьд ингэ түүний үнэ гадаг үү? Махлын өөрийнх нь унгаад. Өмнө нэрэн зэр зүйдээ яаж үргэлжлүүлсэн бэ? Өмнө дүнжин гараар 7-оор авсан. Тэрнээс өмнө ороогүй. Харагдж байгаагүй. Артан амсагаадын яруу алтар дэрэн 8 жилийн их баяр цэнгэл нааданд Сахан дэдэндэ саядан мартин тасын шингээсэн сувдан хөдлөснөөс төмөн атан химраа сэргээсэн инэ саядан гимартин төрөө магнат сэлэн гэмгийн Сүхбаатар сумын аймгийн алдар туяач Давг самбуугийн очир сүрэнгийн ойсон зайрт төрөө магнат Завхан аймгийн Тосон зөнгөл сумын аймгийн алдар туяач Тэрэтрийн баяр сайхны уйсан хажуун аман хүчүн турдалж Баян-Хонгор аймгийн Баянбулаг сумын улсын алдар туяач Чинбатын махбодын уйсан хүрэн 4-аар хурдалж Өнгөрсөн 2 наадмын зохион байгуулалт хорооны нарийн бичгийн дарга Содон жумцнаар гардуулж байна. Үндэсний их баяр наадмын хурдмарны уралдааны соёлноос найрагдсан мордыг танилцуулъя. 247 соёлон бүртгүүлснээс 155 соёлон оролдлоо. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяад улсын алдарт байж Цаашгагийн Эрдэнэт 2008 онд Төв аймгийн Заамар сумдулсан Төвөмсөн хурдан мордын уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяад Тодмандаа байж Бүрвийн Мэнд баярын хонгор халдсан хязаалан хонгор халдсан даагыг тус бүр айргийн 3-т 2011 онд Төв аймгийн Бүрэн сумын Хүрлбаатарын улам өрнөхийн хурдан бор халдсан морийг Дундав аймаг байгуулагчны 70 жилийн ойн хоёр нааданд түрүү 2012 онд Монгол улсын ерөнхий сайдалсан Даалам Гомбын Цэрэн чимдийн үндэсний 140 жилийн ой зориулсан Төв аймгийн Бүрэн сумын улам өрнөхийн хулаа заргыг айргийн 4 халтар даага аман хүзүү 2013 онд Төв аймаг байгуулагчны түүх 90 жилийн ой Төвөмсөн хурдан мордын уралдаанд бууруулмар аман хүзүү 2016 оны Дүнжин гарвын хурд уралдаанд Өвөр ханга аймгийн Тарагт сумын угуул одоогийн Монголын морин спорт үйштэй холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чимдэр
Боржин Гишгбаатарын хээр алдсан морийг түрүү магнаа. 2018 онд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн оюун хоёр наадам тодмонд байж Дамбын гişиг жаргалын их насны хээр мөр шүтлэн хээр үрээг айрагдуулсан. 2019 онд Баян Хонгор аймагт тулсан Ламын гэгэнд Батөршил өргөх наадамд Баян Хонгор аймгийн Баян Булг сумын уяа Чимбатын махбодын халтар азраг цавдар халдсан морийг мөн хязаалан үрээг айрагдуулсан. Хотгойдын хурд уралдаанд тодмонд байж Дамбын гişиг жаргалын зээр талсан үрээг түрүү магнаа турлуулсан зэрэг улс улсын наадамд уйсан хүлэг мордон 30 гаруй айрагдад төрүүлсэн байна. Тэр жил бол хээрмөр намар эрт идэлсэн. Тэгээд ер нь сунгаануудаар их сайн байсан л да ер нь. 4-5-аар л ирээд исэн. Тэгээ наадмын өдрөө нэг төрүүлж. Урд жилийн дөнжин гаруудаар бас соёлоо ам үзүүлэгч. 2 дөнжин гараар соёлоо ам үзүүлэгч. Хээрмөр чинь намар авчирч гисэн. Ших аваад Гişгбаатар дүүтэй бэлгэнд өгчсэн. Тэгээ би өвдөл нь идэлж хагаад эдлэгийн чинь угаас морч ер нь зөв эдлээд ирэхээр шал ондоо болоод ирдэг шүү дээ. Тэгээд сунгаан явсан чинь нэг 4-5-аар л 6 мургаагаар ирээдсэн. Тэгээ жоохон тийм зооны өрөөд тентийсэн тийм өвтөөс. Тэр яг тэр үзүүр дээр нь суллахад нэг ямарсан урагшаа нэг төрүүлдэггүй мах ямарс 3-аас урагшаа орох гэж бодчихсон би. Тэгээ урд дотор нь сайн суллал нэмнэл хонжсэн. Тэгээ маргааш нь төрүүлсэн. Сайн суллал тавьжсэн. Их л зооны бариатай тийм тэнтгэрийн өвтөн бахтайсан. Тэрийг сайн суллалчаад тэгээд болох юм байна гэж бодчихсон. Тэгээд тэрийг суллал тавьсан тэгээд төрүүлчихсэн. Ер нь хаврын бүсийн уралдаанд өөрөө ч өвд ер нь хичнээмээр аригд төрүүлв. Хүмүүс ингээд нэг юмыг асуугаад байдэ. Одоо шинэ та нар ингээд нэвтрүүлэг хийн. За ингээд сайхан цолтой уяачдыг ингээд оролцуулж яхад мэдээж энэ телевизээр үзэж байгаа хүмүүс морийг нэг тэгвэл зүгээр гэдэг одоо ингүүл зүгээр гэдэг тэр гэл нэг мэдээллийн чанартай юм ер нь хүргэжээ. Энэ түмэн олон бас энэ сайхан хүмүүсийн үгийг сонсог. Яг манай уяачд бол бас нэг төдийл юм ярьдгүй хүмүүс л дээ. Одоо ер нь хавар одоо морь уралдлаа гэхэд за намар 9 сарын 1-ээс эхлээд ер нь ямар шуухан дараалалтай. Одооний морь бас нэг жоохон өөрчлөгдсөн байна энэ төр гэл хүмүүс ярьж илээд. Ер нь ямар шуухан байдлаар унж идэлж уйдаг юм бэ? Намар бол тэгэл тавихтаа сайн хөлсөл тэгвэл хөлсөл мүсэл тавихгүй буруу тарах суучдаг хөө. Жишээлбэл нөгөө хоогор мах суухай байгаа ч юм уу. Тэр чинь 3-5-6 хоногийн зайтай 3 хөлслөө тавьчихдаг. Тэгээ тавиа сайхан яваад намар сайн чөмөс болох хэрэгтэй. Дугаан бүр ногоон. Тэгээд их тараануудын их 11 сарын сүүл 12 сар гэдэг эртнээс адуун дээр нуунаад ихтэй. Сайхан зөв. Зөөлхөө нэг километр явахгүй мордол дараагийн адуунаас мөрөө барьж аваад тавьж өгөөл адуун өөрснөө буцаад авах гэж зүгэл. Тэгэл өөр өөрхөн ингэ тавьж өгөөл 10-аад гаруун 15-6 онцгоно гэж. Тэгээ зааг нь холцоол гэдэг юм. Арай тэг аж мэжмэр чааш ингээл заадлын өвөр холоод дуруу ингээл яваал тэгэл тавьж өгöd. Тэгээ бүр ингээ нэг ийм тохомны нэг шороо байдаг шүү дээ. Тэр чинь бүр ингээ байхгүй болоод сайхан үснэ ингээ задраад ирдэг байхгүй хадаач. Тэгээд ирэхээр морьны чи хорн гараад. Морьч өөрөө сайхан өнгөрөөд. Хол шууд тэр өөхөн амир дээр нь хамаагүй шууд хол аваач явчих юм л өөхөн амир зэлгээд морьч ямар ширхгүй болчихсон. Одоо ер нь морийг ер нь техник бол одоо гээл хүүхэд байхад ингээд тэгэхээр хүмүүс уян дээрээ л хүний морийг ингээд шилмийн барьж үзээл за энэ чараа болоогүй энэ ч тарга юм байна гэл ингээд. Одоо ер нь шилмийн барьж үзээд байна уу? Хасны махыг хараад байна уу? Дээр нь ямар болчиход байна? Шилмийн байна. Шилмийн байна. Шилмийн байна. Энэ арай болоогүй нэгэл. Тэгэл болсны наа болцсон байна гэл. Одоо тийжээгээл. Тэгэхээр одоо морины уралдааны талаар хоёлоо бас нэлээдгүй юм ярьлаа. Ер нь зүгээр яг хүүхдүүд нэг багадаа нэг юм сонирхлын гэх юм одоо нэг юм байд. Би одоо тийм болсон доо юм болсон доо ч гэдэг юм. Өөрөө чи зүгээр яг баг хүүхд байхдаа баригдчих өөр. Сүдаар өөрөө ч нэг бүх болгоё гэсэн нэг тийм юм бай. Тэ 2000 гом. Ганц нэг нөгөө дүү мөн байдгсэн шүү дээ. Тангаахан баг чинь. Тэг чи миний нөгөө Батаматтай барилдаад Батамат гэж хайждаг байсан юм чи. Тэ хоёр дүүг нь хайждаг байсан.
Тэгэл манай өсгөтөр чи барилдах уу гэхээр үгүй мөрөө гэл. Тэгэл мөрөө. Барилдсан бол ер нь барахааргүй юу? Барилдсан бол яг байсан бол. Уул нь бол гайгүй барилддаг шин. Яг тухайн үед барилдсан бол одоо яг тийм Сум аягийн наадамд барилд үзээгүй юу? зүг. Танай гал уяанд ер нь урдмаар уралдаанч ер нь хичнээн хүүхэд байдгийн. Урдум унжсэн хичнээн хүүхэд байдیں۔ Би яагаад энийг асууж байгаа юм бэ гэвэл одоо хүмүүс уралдаанч хүүхдийн талаар бас нэг буруу ойлголттой нэг юм яваал. Гэтэ яг уу энэ бол мэдээлэл дутуугаас болоод би бас тэгж юм бодол гэж харддаг дотор. Ер нь өөр төр чинь морын унжсэн хүүхдүүд одоо ер нь урдум унжсэн хүүхдүүд одоо ер нь хаана байна? Энэ хүмүүс ер нь цаашдаа мориноос одоо урдмаар уралдааны мөр унахаа болоод ингээд явлаа гэхэд ер нь хайчдаг юм байна. Одоо яг манай мөр унжсэн хүүхдүүд бол бүгд над дээр туслах хийгээд байж шүү дээ. За хийсэн эхнээс унжсэн хасагд байгаа хүүхдүүд чинь. Одоо энэ зэрэглэн сум дээр ихтэл 3 байна. Урд нь унжсэн туслах болцоо одоо. За хүүнүүд би дагаад өөрснөөрөө унжидээд нэг нь бүр доронтод адуун дээр байна. Адууч болцсон. Одоо яг морины хүүхдүүд бол нэг 7-8 хүүхд байна. 100 бол нэг 10 гаруй явчихдаг. Одоо энэ хуучин унжсэн хүүхдүүд нь бүгд л над дээр одоо туслах үеч болцсон. Бүгд байж. Хүнд бол нийгмийн асуудлыг шийдэхэд бас манай уяачд бас баггүй оролцоод байна даа гэж би дотор боддог байхгүй. Тэр яг хүн бүхэн мэддэггүй байж болно л даа. Тийм манай хэд ч юм бол тэгэл өөрснөөс нь асуун л доос. Ямар өөрснөө юу сонгох уу? Тэр хүнийг шууд хүчээр уяач бол гэж шууд ихгүй шээ. Өөрснөөс нь асууж дээр ч бас яаж уяач болонгууд тэгээ өөр дээр аавна. Өөрөө мэрэгчлэн гол тэрийг бас тусалж байна. Манай чинь манай хүмүүс чинь ингээ өөрөөс нь туслаа явж таа тий. Тэгээ одоо нэг дүнжин гар дунаад төрүүлжсэн хүүхд байгаа тэр ихтэл махбол гэртээ авцаа одоо ингээ наран тунгагийн шав болгоол ингээ явж лээ. Спортоор хичээлээр явж байна. Тий. Тэгээ бүгдийн юу доор хайж болохгүй л дээ нөгөө олон жил өөрөө мөрөө уул оноолж исэн. Сая танад орж иж яхаа сууж исэн хүүхдүүд бол улсын баярнаад бас багчгүй олон айраг төрөө авсан сайн уралдаанч байсан Сэлэнгийн алтан мөлгийн хүүхд. Тэгээ Сэлэн заяа гэдэг. За Сэлэн заяа. Тий. Тэр болохоор чинь шихийн шаргын унж төрүүлжсэн хязгаална. Тэр ягаан алзан мөрөж унж дунд говь төрүүлжсэн гэсэн. 70 жилээ. Хараа зургийг бас унж ам үзүүлжсэн. Одоо энэ 12 дахь ангилтай. Төгсөд бас цагтаа мөгтөө олно гэдэг байна. Тэгээд тэрийг манай улам өрнөх хичээл сургуулийнх нь зардал мардлын даана манай төлөв сургууль тий. Бүгдийг манай ич тэгээд явчихдаг юм чинь. Би ор хайж болохгүй л тэр энэ бүх хүүхдүүд төр ингээд бөмөр малаа унж идлүүлж ийж. Ер нь гол нь хүүхдүүд төр хамгийн анх гарах хэрэгтэй. Орны хүүхдүүд төр бол хүний хүүхдийг авч явж байгаа юм шиг. Тий өөрийнх нь сонирхол гэж бас нэг юм байна. Тэрийг нь харгалзаж байгаа тийм ээ. Одоо тэр манай автоуд би одоо явал нөгөө тээврийн жолооч байсан. Би нэг мөр үчих барьдаг байгаагүй. Тэгэл одоо энэ хойноос нь л одоо дөөсөө би бол яг автогаа үжижсэн тэгээ улсын наадамд те үжижсэн та. Тэр хайр дөрөв аваагүй. Тэгээд тэрүүнээс одоо манай аав өнгөрөөд адуу хөрөгдөх гээд тэгээ оноогоос 10 нахтайгүй 6 мар авчихсан. Бас эргээд адууж игээд. Тэгээ яг нэг адуу чинь он надаа чи ерөөсө тээврийн тэрэг барьдаг юм те. Адуугаа надаа авчираад өгчөө. Би жил болго. Тэгээ хайруулж байгаа. Тэгээ манай байна чинь одоо онон дагаж уяач болж 8 дугаар анги төгсөөл. Тэгээ манай өргөн чинь одоо энэ ононгийн хамаатан. Манай хамгийн том охинтой сугар. Энд ч бас улсын алдарт уяач. Одоо манайч одоо гэр бүлэрээ баргал одоо уяач болж байгаа. Миний чадаагүй бол одоо манай одоо хүргэн хүү хоёр хийж байна да. Улсын наадамд одоо миний нэрийг бол би одоо улс даяар бол миний нэр л гараад байгаа шүү дээ. Тийм үү? Хэрэг Эрдэнэт гэл одоо юм. Тэгэл хүмүүст тарахтал одоо хөөе танай хөөгийн мөр сайн завч али баяр бүр хийгээл. Одоо тийм ирхүүл. Бэлгэн улирлын тооллын 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулган жилийн хаврын тэргүүн сартаа учран золгох энэ цаг мөчид бэлтгэсэн бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Монгол улсын алдарт байж Эрдэнэтийн адуун сүрэг төрсөн унаг өхөн босоо тэнцэж
Галуяаных нь хурдан хөлөг морд төрөөсөн их наадан төмнийхийн алтан жолоо өргүүлэх болтугай.